Монгол улсын засгийн газар боловсрол шинжилх ухааны яам үзүүлж байна. Монгол улсад хэрэгжиж буй болон хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа шинэ онгоцны буудал, зам, төмөр замын бүтээн байгуулалтад 30 гаруй мянган инженер мэрэгчдийн ажлын байр бэлэн байгаа гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна. Энэ нь манай улсад боловсон хүчний эрэлтийг нийлүүлэлтэд хангаж гүйцэхгүй байгаагийн тод жишээ болж байгаа юм. Аж үйлдвэрлэлийн салбарт ч мөн ялгаагүй инженерийн дээр чадны боловсролтон хомс, сургууль төгсөгчдийн хувьд инженерийн суурь мэдлэг, практик ур чадвар дутмаг, аж үйлдвэрийн салбарын шаардлагатай байгаа боловсон хүчний стандартад хүрч чаддаггүй гэх санал ихэд гарах болсон. Тиймээс хурдастай хөгжлийн тулд уурвалсан практик мэдлэг, ур чадварыг эзэмшсэн инженерийн чиглэлийн боловсон хүчнийг нэн дээр бэлтгэх нь зайлшгүй тулгымдсан асуудлуудын нэг болсон юм. Монгол улсын ерөнхий сайдын Япон улсад хийсэн ажлын үеэр нэгэн чухал асуудал хөндөж тохирч баталсан нь Монгол-Япон улсын дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд инженерийн дээд уусралын төслийг хэрэгжүүлэхээр болж чаджээ. Төсөлд дараах үндсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Үүнд КОСЕН сургалтын хөтөлбөр, хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөр, магистрийн сургалтын хөтөлбөр, докторийн сургалтын хөтөлбөр, зэргийн бүс сургалтын хөтөлбөр. Энэхүү төсөл хэрэгжснээр Монгол улсын их сургууль, шинжилх ухааны технологийн их сургуулийн инженери бэлтгэх хөтөлбөр олон улсын жишигт хүрнэ. Аж үйлдвэрийн салбарын эрэлтэд нийцсэн практик чадвар бүхий мянган инженер техникийн мэрэгжилтэн бэлтгэгдэнэ. Тэргүүлэх 20 чиглэлээр олон улсын хамтарсан судалгаа хийгдэж, бодит үр дүнгэх практикт шилжүүлнэ. Дэлхийн шилдэг ихтэй сургуулиудын хөтөлбөрт дүйцсэн инженерийн боловсролыг 8.4 дахин хямд өртгөөр эзэмших боломжтой болно.